тогтмол зардлыг хасж байгаа. Энэ нь өөр ихтэй сургуулийн багш нарын цалин эсвэл сургуулийн төлбөр төр нөлөөлж байгаа. Сургуулийн дотор байран дээрс нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар хувилбар байсан юм бэ? Өөр одоо арга байгаагүй юу гэдгийг дахиад нэг сайн тодруулаад өгөөч. Яг бол ихтэй сургуулийнхнаас бас асуулт надад бас ирж байгаа. Тэгэхээр энэ дээр тайлбар сонсох хүсэлтэй. За боловсролын сайд Наранбаяр хариулах юм байна. Микрофоны нөгөөрөө 4. За Саранчулуун гишүүний асуудалд хариулъя, баярлалаа. Энэ дараагийн тодтголын асуудал дээр уг нь ярилцах зүйл. Гэхдээ таны бас асуултад хариулахад энэ 13 тэрбум төгрөгийн тодтгол 13 тэрбум төгрөгөөр төрийн өмчийн нэг 7 сургууль дээр энэ тогтмол зардлын өгөхөөр анх төсвөлөгдсөн юм төсөв байсан. Энэ бол одоо цахилгаан дулааныхын зардалд одоо өгч тухайн төрийн өмчийн сургуулиудыг бол нэлээд дэмжиж байгаа юм хэлбэр байсан. Гэхдээ энэ удаагийн бас энэ төсөв өөрөө өнөөдөр хүндрээд ямар байдалтай байгааг бас энэ сангийн сайдын илтгэл танилцуулгаас тав харж байгаа. Тэгээ энэ хүндэрсэн нөхцөл байдал донд бол одоо улсын их хурлын тогтоолынхын төслийг нь харахад төлбөрөө нэмэгдүүлэх замаар энэ асуудлаа шийдвэрлэе гэсэн ийм л байдалтай байгаа. Ер нь цаашдаа бид бол энэ төрийн өмчийн сургуулиудыг ялангуяа одоо энэ голлсон энэ 7 сургууль энэ яг энэ сургуулиудаа судалгааны сургууль болгож инновацийн сургуулиуд болгож ингэж л хөгжүүлэх юм бодлого барихын тулд төрөөс бас боломжтой үедээ банк дэмжих ёстой энэ дээд боловсролын тухай хууль дээр ч ийм заалттай байдаг ийм л зүйл. Гэхдээ энэ бол одоо өнөөдрийн энэ эдийн засгийн төр зургийн энэ хүндрэлээс болж байгаа асуудал гэж харж байгаа ийм байна. За жавхлан сайд нэмж хариулна. За гишүүний асуултанд нэмж хариулъя. За нөгөө төсөв төлөөд байгаа хуулиар төсөв хуваарлаад байгаа шалтгаануудын нэг нь энэ. 9 сарын 1-нд 40-од хууль бараг төсөвтэй цуг өргөн барих баг. Аль хэдийн одоо төсөв хийхээс өмнө хуулиар ингээд салбар төсвийг дангаатал нь хуваарлчихсан байж байгаа. Тэгээд төсөв дангаалаа гэдэг. Гэтэл хуулиар эн чинь ерөөсөө ийм аргагүй л гайцсан байт. Тэгэхээр тэр ирэх одоо намар орж ирэх хуулиудад энэ хууль орж ирнэ. Бүр хуулийн дээрээс насна. Тийм санал оруулж байна. Маш олон салбарын хуулиуд дээр ийм төсөв хуваарлцсан зүйлүүдийг одоо зэгцэлнэ. Тэгжээж одоо төсөв хуулиар тэлээд байгааг одоо зогсооно гэсэн үг. Төсвийн реформ эндээс л эхэлнэ. Зарлагын реформ эндээс л эхэлнэ. Энэ хуулийг эдгээр хуулиудыг өөрчлөхгүйгээр бид нар ямар ч реформ хийх боломжгүй. За тийм учраас ийм өөрчлөлтүүд орж ирнэ. Тэр үед одоо бүгд зар За Саранчулуун гишүү тодтогч асууна микрофон өгөөрэй. За төсөв дахиад асалж байгаа гэдгийг санааг бүх юм ойлгож байгаа. Нэг өрөөндөө ихтэй сургууль бол яадаг вэ гэхээр нэг өрөөндөө доотлол нь 8-аас дээш хүн суугаад тойроод нэг өрөөндөө суудаг юм багш нар ажилладаг ийм байгууллага хуучин байшинтай. Ер нь төрийн өмчигтэй сургууль юм штэ. Зарим дотор байрны өрөө бол халаалт байхгүй байдаг. Зарим анги танхим хэцүү байдаг. Ийм байгууллага байгаа. Ер нь бол тэгсэн ч гэсэн ингээл нөгөө мэрэгжилтэй хайртай дуртай болохоор хамгийн бага цалинтайдаа ч ус ордог. Тэгээд ажиллаа гэдэг ийм одоо байгууллага төрийн өмчигтэй сургууль бол ер нь бол Монгол улсад ажиллаж байгаа мэрэгжилтнүүд ихэнх хүмүүс бол бага зардлаар хамгийн өндөр боловсролыг төрийн өмчийн ихтэй сургуулиас олж авдаг юм аа. За тэгэхээр яг би зөвхөн юуг анхааруулад одоо ярьж байгаа вэ гэхлээр ер нь тэр хууль руу ч гэсэн орхол юм байна. Тэгвэл нэг өрөөнд 10 багш сууж байгаа нэг өрөөнд нэг дараах суудаг өрөөнийхөө зардлыг танаарай.